Бүгдээ сайн уу? Дараагийн бичлэгийн хавтан морил. За энэ удаагийнхаа бичлэгээр одоо дэлхийд даяар хүн болгоны одоо hot сэдв болоод байгаа те AI agent те agentic workflow байдаг юм уу? Химэл оюун ухаан гэж Монголд ч яриа л те химэл оюун ухаанаар ийм мөнгө олж ийн ингэж тэгж ийн гэл ингээл маш олон мэдээлэлүүд яваад байгаа. За энэ бичлэгэн дээр би зөвхөн AI prompt engineering буюу AI-аас хүссэн зүйлээ олж мэдхийн тулд бид нар яг ямар одоо аргуудыг ашиглах юм бол илүү үр дүнтэй одоо яг хүссэн зүйлээ олж авч чадах юм бэ гэдэг бичлэг хийе гэж бодлоо. За өмнө нь би ингээ prompt engineering гэж сонсохоор ингээд амар тийм сүртэй том нэр сонсогдоод байсан. Гэхдээ яг ингээд судлаад хараад яг юу гэсэн үг юм бэ гэдгийг ойлгоод ирэхээр яг бидний өдөр тутмын амьдралдаа AI-г ашиглаад тэрнээс яг зөв зохистой яг олох гэсэн одоо мэдээж авах гэж байгаа юмаа маш сайнаар мэдээж авах гэсэн л одоо яг сайн асуултууд асуух те яг энэ дорыг нэг бүгдээр нь ингээд нэг үгэнд оруулаад prompt engineering гэж нэрлэсэн юм байна. За prompt engineering гэдэг өмнө нь одоо хэдэн жилийн өмнө бол те юу prompt engineering те хүнээс юм асуудаг тийм ажлын байр гэдэг бүр ингээд төсөөлөлчгүй байсан бол за одоо бол prompt engineering гэдэг дэлхийн том компаниуд те одоо ChatGPT-ийн OpenAI ч юм уу те Anthropic ч юм уу те одоо Notion юу гэдгийг бүх том компаниуд prompt engineering гэдэг бүр ажлын байртай болсон. За тэгээ prompt engineering-ийн ажлын байр нь одоо тэгээ 70,000 US доллароос эхэлдэг ч юм уу тийм байгаад байна. Тэгэхээр хэдүүлээч гэсэн одоо яг бүр амар ингээл prompt engineer болоод те гадаадын том одоо компанид ажилд орох нь одоо айгүй хол сонсогдож магадгүй. Гэхдээ хэдүүл өдөр тутмынхаа амьдралд prompt engineering одоо энэ миний дараагийн хэлэх гэж байгаа 5 одоо юм алхмыг сураад яаж өдөр тутам ChatGPT-гээ ингээд харилцахдаа илүү specific, илүү ойлгомжтой, яг өөртөө хэрэгтэй юмудаа олж авч чадах вэ гэдэг талаар өнөөдрийн бичлэгээ хуваалцъя гэж бодлоо. За би тэгээд бас энэ бичлэгэн дээр одоо яг яаж зөв prompting нь одоо яг яаж асуугаад байгаа юм те. За bad prompting жишээ буюу одоо муу prompting гэдэг нь ерөөдөө бол яг заавар л гэж одоо монголоор бас орчуулж болно гэж би бодож байна. За тэгэхээр одоо ямар нэгэн юмд одоо хэлэх ингээд маш сайн заавартай юмыг одоо гарч ирэх үр дүн нь мэдээж маш сайн гарна шүү дээ. Одоо жишээлх юм бол хин нэгэн хүнд юм хэлээд хийл гэж ингэ бодчих хэрэгтэй. Одоо жишээлх юм бол хин нэгэн хүн дээр нэг юм хийгээд өгөөч гэж хэлж байгаа л гэж бодох хэрэгтэй. За тэр тэгж хэлэхдээ ингээд амар ерөнхий одоо жишээлх юм бол надад нэг репорт бичээд өгөөч гэдэг юм уу. Хүмүүс яг одоо ингээд харахаар яг ChatGPT-г тэгж ашиглаад байгаа байхгүй. Би бас яг тэгж ашиглаж ирсэн. Тэгээд бас prompt engineering гэдэг талаар ингээд сураад хүмүүс яг яг адилхан ChatGPT-г ашиглаад байдаг. Тэгсэн мөртлөө тэр хүмүүсийн хийсэн юм хийж байгаа юм нь хамаагүй үр бүтээмжтэй, үр бүтээлтэй тэгж харагдаад байсан. За хамгийн ихнийх нь тэр болохоор яг юу хүсэж байгаагаа маш тодорхой бичих. Одоо жишээлх юм бол дотор бодоод байгаа юм чинь юу нэ тийм ээ тааварлж тааж мэдгүй шүү дээ. Тэгэхээр яг юу хүсэж байгаагаа маш тодорхой ойлгомжтойгоор эхний ээлжинд бичих. За юу хүсэж байгаагаа бичих гэдэг дээр одоо тодорхой бичих гэдэг дээр нь одоо жишээлх юм бол зөвлөгөө өгөөч гэдэг юм уу те хүмүүс надад нэг тийм хоолны зөвлөгөө өгөөч гэдэг бичиж байгаа байхгүй. За тэр ингээд хэтэрхий ингээд юм ерөнхий одоо яг ямар хоолны зөвлөгөө өгөх юм яагаад энэ хүн хоолны зөвлөгөө асууж байгаа гэдэг юм уу те. Тэгэхээр одоо арай гайгүй сайн prompt нь жишээлх юм бол те би одоо юуны хотоо дотор гизний ингээд ийм асуудалтай байгаа учраас надад энэ нь таарсан одоо хоолны зөвлөгөөг одоо яг өдөр тутамдаа хэрэглэх байдлаар ингэж өгөөч гэдэг юм уу те. Яг юу хүсэж байгаагаа аюул сайн тодорхой хамгийн ихэнд хэлж өгөх юм бол тэр нь аюул үр дүнтэй хариултыг бид нар авч чадах нь. За дараагийнхан тип болохоор AI хэн болж танд хариулт өгөхийг тодорхойлж өгөх. За одоо жишээлх юм бол AI чинь бүр маш их мэдлэгтэй бүх одоо ингээд юм химэл оюун ухаан ерөөхдөө тэгээд оюун ухаантай хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Альберт Эйнштейн болох юм уу те AI-г. За одоо жишээлх юм бол personal coach болох юм уу? Эсвэл одоо жишээлх юм бол ундаг математик ч юм уу, физик ч юм уу, те хөгжимчин юм уу? Эсвэл маркетер юм уу, те эсвэл хөгжимчин юм уу, musician юм уу, те яг юу олгож одоо болгосныхаа дараа асуултаа асуух. Тэр нь одоо ерөөхдөө бас prime гэж нэрлэдэг байдаг. Одоо жишээлх юм бол би өнөөдөр за маркетинг яадаг юм билээ ч гэдэг юм уу те. Маркетингийн тал дээр ямар нэг юм асуумаар байгаа. Маркетингийн тал дээр олж мэдэх юм би ChatGPT-гээс асууя гэж бодож байгаа юм бол за чи бол ингээд хамгийн одоо шилдэг professional marketer те 10 жилийн туршлагатай одоо бүр ингээд филдийн заагаад өгч болно. Энэ тал дээр ингэж ажилласан. Одоо жишээлх юм бол чи одоо компанийн бүр ингээд заагаад өгч нь. Одоо чи технологийн компанид 10 жил ажилласан туршлагатай мэргэжлийн одоо ингээд маркетингийн менежерээ
ингэж бүр ингэж чи тим юм шүү гэдэг юмыг зааж өгнө гэсэн үг. Одоо тэгэхээр чин тэр хиймэл оюун ухаан чин за ингээд яг одоо 10 жил ажилласан тийм маркетингийн менежер яг юу мэдсэн байх хэвээр юм туршлага нь юу байх хэвээр юм технологийн компани гэж хэлсэн учраас технологийн компанид яг ямар концептууд байдгийг тэгээд харин маркетинг гэдэг юу ороод байдаг ингээд бүх юмнуудаа ингээд олж ирээд мэдлгүүдээ ингээд хооронд ингээд гаргаад ирэх нь шүү дээ. Тэгээд чиний асууж байгаа асуултууд нь одоо таны асууж байгаа асуултууд чинь ингээд маш зөв үнэн боддоор илүү сайн хариулт авах боломжтой болно гэсэн үг. За дараагийн 3 дахь жишээ нь болохоор жишээ юм уу асуулт форматаар гаргаж өгөх. За одоо жишээлбэл саяны маркетингийнхаа жишээ дээр ингээд жишээ аваад үзье те. За ингээд ийм мундаг одоо технологийн маркетинг компани маркетингийн менежер ээ. За би одоо ийм одоо жишээлх юм бол өнгөрсөн онд боловсруулсан маркетингийнхаа төлөвлөгөөг ч юм уу те үзүүлээд энэ одоо миний өнгөрсөн одоо жил боловсруулсан маркетинг төлөвлөгөө байгаамаа. Би энэ дээр энэ ингэж юмын засмаар байгаамаа гэдгийг жишээтэй харуулад за форматын гэдэг нь одоо жишээлх юм бол надад ингээд ийм одоо жилээр нь гаргаж өгсөн формат нь илүү хэрэгтэй байна гэх юм уу. За эсвэл яг ямар форматаар яг өөртөө авах хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг маш сайн тайлбарлаж өгөх. Одоо тэгэх юм бол тэр чинь ингээл яг маркетинг төлөвлөгөө гаргаад үг гэдгсэн чинь бүгдээр ингээл амар урт текст гаргаад ирэх юм уу те. Одоо форматын зааж өгөхгүй болохоор тэгнэ гэсэн үг байхгүй яа. Хэрвээ одоо форматын зааж өгөөд те одоо headline-ыг тэгж ашиглана одоо жишээлх юм бол SQL нэг table-д оруулж гаргаж өгч гэдэг юм уу. SQL Excel sheet-эн дээр гаргаж ирээд diagram-тай гаргаад өгч гэдэг юм уу те. Илүү тодорхой за тэгээд жишээтэй яг ямар төрлөөр форматаар авах гэдэг юм гэдгээ тодорхойлж хэлж өгөх юм бол бас аюу сайн prompt engineering буюу prompt engineering буюу тий одоо заавар зөвлөгөөг өгчиж яг тэр өөрийнхөө хүссэн хариултыг авахд илүү үр дүнтэй бас арга болно гэсэн үг. За дараагийнх нь prompt engineering бас нэг тип нь болохоор алхамаар буюу step by step process-оор бодоо гэдгийг бас хэлж өгөх хэрэгтэй. Одоо бид нар ингээд бас харагддаг шүү дээ. Ингээд нэг хүнээр ингээд юм хэлэхдээ ингээд бүр ингээд баах юмаа нэг дор ингээд хэлээд ингээд юм одоо жишээлбэл бол хаанаас нь эхлэхийг мэддэхгүй ингээд юм утга учиргүй юм болоход заримдаа ингээд хүн заавар өгдөө ч юм уу эсвэл доторынхоо ингээд бодлыг ингээд хүнд ярихдаа ч юм уу яг тгээ гаргаад ирдэг. Тэгэхээр одоо ChatGPT бас яг тэр хэсгийг ингээд өөрөөр ингээд сануулад бодож өгнө гэсэн үг, хэлж өгнө гэсэн үг байхгүй юу. За энэ болгоныг step by step process тэгээд логикоор бодоорой. Одоо жишээлбэл ямар нэгэн маркетингийн төлөвлөгөө боловсруулмаар байна, ингэмээр байна, тэгмээр байна гэж хэлсэн чинь одоо жишээлбэл чиний өгсөн материалыг харахгүйгээр одоо төлөвлөгөө боловсруулах ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмн дээр ингээд логиктай step by step process ингэж бодоорой гэдгийг маш тодорхой бас хэлж өгөх юм бол илүү үр дүнтэй хариулт авч чаднаа. За дараагийнх нь promptыг одоо prompt өгөөд тэгээд тэр promptыг AI-аар өөрөөр нь ахаад ингээд сайжруулуулад ингээд юм илүү одоо юм хэрэгтэй prompt болгох. Тэгэхээр одоо жишээлбэл нэг prompt бичдээл тэр нь ингээл бүх юмнуудыг чинь зөв гаргана гэж бол бас байхгүй. Мэдээж тэр нь бас AI чинь одоо хөгжиж байгаа, ChatGPT бас хөгжиж байгаа. За тэгээд Anthropic-ийн Claude бас миний харснаар бараа айгүй сайн одоо яг step by step process prompt-ыг яг ингээд юм ямар нэгэн алдаа мадаггүй бас айгүй сайн гаргаж чадчихжээ. За тэгээд сүүлийн тэр 4 сонет модель нь за одоогийн байдлаар бол ChatGPT бас энэ дээр бас жоохон алддаг. Гэтэ яг ингээд бүх юмудаа ингээд хийгээд гэснийхэн дараа зарим юмнуудыг алдсан байдаг ч юм уу. Тэгээд бас яг промптоо сайжруулад яг юу гэж асуувал яаж хариулт гарч ирж ийн гэдэг ингээд ийм харилцан яриа шиг ингээд яг сурч мэдээд тэгээд явна гэсэн үг шүү. Жишээлх юм бол за би нэг чин бизнес эхлүүлэх гэсэн юм аа. За илүү тодорхой мэдээллүүд ерөөхдөө бол яг ингээд асуугаад үзэх юм бол яг ямар мэдээллүүд хэрэгтэй байгаа ерөөхдөө өөртөө бүр ингээд асуугаад гаргачихна гэсэн үг. Тэгээ би энэ дээр бол бүр монголорч ягаагүй шүү дээ. За Claude дээр ингэж харуулж ийн тэ. За ингээд би сайн гэсэн ерөөхдөө бол ингээд илүү хэрэгтэй сайн prompt нь бол ингэж болно. Та Монгол улсад бизнес эрхлэх талаар туршлагатай стартап зөвлөх гэж одоо өөрийгөө төсөөлөөрэй гэдэг нь ерөөхдөө prime хийж чинь гэсэн үг байхгүй юу? За надад 5 сая төгрөгөөс бага хөрөнгөөр Улаанбаатар эсвэл орон нутагт 3 сарын дотор эхлүүлж 3 бизнесийн санаа гаргаж өгнө үү те. Бизнес үеийн тайлбар дараах зүйлсийг тусгаарай. Бизнес товч танилцуулга хэрэглэгч юм байх давуу тал сул тал те. За одоо энэ дээр бол дараагийнх нь pin буюу the example тэгээд форматыг гаргаад өгч чинь гэсэн. За тэгээд энэ нь бол төлөвлөгөө гаргахад ашиглах тул аль болох бодиттой хөгжүүлэх санаа өгөөрэй гэд ингээд ийм илүү specific байж чадчихээн. За тэгээд энэ prompt бас өмнөх бизнес санаа байна гэдгээс яг яаж илүү гарч ирэх нь вэ те. За гэрийн тусгай захиалт хоол үйлдвэрлэлтэй зааж яг бодтой яг санаануудыг шууд ингээ гаргаад ирчихин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол бүр маш хэрэгтэй. За энэ болохоор миний Claude болохоор яг юутай paid version байгаа. Тэгэхээр та үнэгүй version-ыг бас ашиглаж үзэж болно. Үнэгүй version ч гэсэн бас асуулга маш сайн гаргаад ирнэ. За ингээл хэдхэн секундын дотор маш сайн мэдээллийг гаргаад ирж байгааг та харж байгаа.
За тэгээ ахмад настууд зориулсан технологийн сургалт. 60 настай ахмадад ухаалаг утас, компьютер, интернет банк ашиглах, найз нартайгаа онлайнаар холбогдох зэрэг энгийн технологийн чадвар олгох 2 цагийн богино сургалтууд. Сонирхолтой тийм. Орон нутгийн онцлог бүтээгдэхүүн онлайн борлуулалт. За тэгээд ерөөхдөө бол яг юу санал болгож байгаа энэ бас төгсгөлд нь хэлчих болж байна. За ингээд копи хийж аваад тэ эсвэл дараагийнх нь юу вэ? Одоо жишээлбэл энэ дээр тэгээд яг хамгийн сүүлийнх нь процесс нь юу байдаг вэ гэхээр яг юу таалагдчих, юу таалагдахгүй, цаашдаа ямар нэмэр ин гэдгээ маш сайн энэ чатанда хэлчих юм бол за чиний яг юу бодож байгаа, яаж байгааг аягүй сайн мэдээд явчихдаг учраас сайжраад явчихна гэсэн үг. За тэгэхээр prompt engineering гэдэг нь ийм хэрэгтэй юм байдаг байна. За ингээд хэдүүлээ AI prompting 5 типийг өнөөдөр сурлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр би бас илүү өөрийнхөө сурч мэдсэн. За тэгээд хэрэгтэй гэж бодсон зүйлүүдэд та хэдтэйгээ бас хуваалцъя гэж бодож байна. За тэгээд AI-ийн талаар би бас ингээд яг бусад хүмүүстэй адилхан суралцаад явж байгаа. Тэгээд та хэдэд бас яг сонирхсон. За энэ AI гэдэг хүмүүс ийм юм яриад байгаа. Энэ нь бас яг юу гэсэн үг юм бэ гэдэг юм уу те. Тэр талаар мэдэх хүсэлтэй байх юм бол коммент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Би бас та хэдэд бас хэрэгтэй prompting өөрийнхөө мэдж байгаа хэрэгтэй юм талаар бас хуваалцъя. Дараа нь бас ингээд хуваалцаад явнаа. Ерөнхийдөө яг энэ prompt engineering талаар одоо бас та хэд илүү дэлгэрэнгүй сурч мэдье гэх юм бол prompt engineering Google-с гаргасан курс байгаа. За тэгээд бас OpenAI-с гаргасан prompt engineering гэдэг бас айгүй хэрэгтэй мэдээлэл байгаа. За тэгээд миний дуртай YouTuber Tina Hong-ийн бас prompt engineering курс үзээд та бичлэг хийсэн бас байгаа. Тэрийг бас үзээд үзээрэй. Тэр айгүй ойлгомжтой. За тэгээд яг яаж одоо нэг prompt engineering-ийнхаа юу хийх одоо юу аюу чухал вэ гэдгийг бас цээжлүүлэх юм аргачлал энтертэй. Тэгээ аюу гоё бичлэг байсан. Тэгэхээр би энэ бичлэгийг бас доор холбоод өгчье. За тэгээд дараагийн бичлэг хүртлээ. Баярлалаа.